Лук номын 11-р бүлгийг харцгаая. 누가복음 11장 5절부터 Лук 11-ийн 5-аас 13 хүртэл. 제가 홀수절 있고 여러분들 짝수절 한번 Би нэг ишлэл уншаа, та бүхэн нэг ишлэл уншаа. 누가복음 11장 5절입니다. 제가 먼저 읽겠습니다. 11-ийн 또 5-аас 이르시되 уншаа. 너희 중에 누가 벗이 있는데 밤중에 그에게 가서 말하기를 벗이여 떡 세 덩이를 내게 드리라. 저가 안에서 대답하여 이르되 나를 괴롭게 하지 말라. 문이 이미 닫혔고 아이들이 나와 함께 침소에 누웠으니 일어나 네게 줄 수가 없노라 하겠느냐. 내가 또 너에게 이르노니 구하라 그러면 너에게 Тэгээд тэр тэдэнд та нарыг нэг чинь найзтай байж л тэ. Тэгээд түүн дээр шин бүлээр очиж найзаа надад 3 талх зөөлүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. 너희 중에 아비 된 자 누가 아들이 생선을 달라 하면 생선 대신에 뱀을 주며 너희가 악할지라도 좋은 것을 자식에게 줄 줄 알거든 하물며 너희 천부께서 구하는 자에게 성령을 주시지 않겠느냐 하십니다. 13 хүртэл уншлаа. 오늘 골든 보이즈 흔히는 Өнөөдөр 나오셔서 찬양 нөхрүүдийн баг ингээд гарч найруулсан 같이 이렇게 хамт 호응도 하시니까 너무 분위기 신청할 때도 좀 호응 좀 해주시고 이제 오전 예배 마치고 우리 그 장구 구견 상담을 했는데 이분이 우리 이제 실버대학 개강식 때 공연도 해주셨고 협 세미나 때 저녁마다 참석하셨고 이번에 수체험회를 참석을 하셔서 공연도 좀 해주시고 기획을 하고 그래서 이분하고 이야기 이렇게 하면서 원래 이분은 천주교를 이렇게 다니셨다고 하더라고요. 천주교. 그래서 자기는 또 기독교를 더 싫어한대요. 천주교. 이제 이렇게 볼 때 부족함이 없겠고요. 그런데 어느 날 그런 생각을 했대요. 야, 내가 죽으면 어떻게 될까? 그 부분을 이제 생각을 하면서 이분이 이제 죽음에 대한 부분을 이제 좀 깊이 좀 생각을 했더라고요. 그 사람들은 죽으면 뭐 다 끝나기 뭐가 있어 그렇게 이야기하는데 자기는 죽으면 다 끝날 것 같지가 않다는 거예요. 그래서 이분이 이제 өөрөө 그런 마음을 가지고 있던 찰나에 저희들과 연결이 돼서 нэгэн хүний талаар ярьж байна л да. Үхэл бүх юм дуусах юм шиг бодоод байсан гинэ. Тэгээд энэ удаа 100-аас нэг 60% нь Бурханы үгийг бүтээн зөвшөөрөөд сэтгэлээ хнээсэн байсан. Энэ удаа бас их Библийн семинар ч гэсэн ирнэ гэж байсан. Тэгээд энэ Библийн семинарт оролцох юм бол аврал авах юм байна да гэж бодогдлоо. Сүм чуулган дээр Бурхан ингээд шинэ сүнснүүдийг илгээж өгөөд эхэндээ бол сонирхолгүй байдаг байсан. Их анхаардгүй байсан. Сэтгэлээсээ хүлээж авалгүй татгалцдаг хүмүүс олон байлаа. Харин манай чуулганы үйл ажиллагааг ингээд тайлбарласан чинь сэтгэл нээгээд ингээд Бурханы үгийн өмнө дууж өгч гэж хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харахад тэгэхээр талархууштай байлаа. Их Библийн семинараар дамжуулан бас холбогдсон хүмүүс их Библийн семинар дээр ирээд өөрчлөгдөж аврал авах юм байна да гэсэн найдвар төрж байна. Та бүхэн Толстой гэдэг шалдартай
зохиолч байдаг гэлээ. 참회록에 보면 Түүний бичсэн ингээд 우화가 있습니다. зохиол дээр амьдралын талаар ингээд бичсэн байдаг. 어떤 내용이냐면 나그네가 Тэр агуулган дээр харахад юу гэж байдаг вэ гэвэл нэгэн 사자를 만나. тэнүүчлэгч ингээд замд явж байгаад арслантай таарлцсан байв. 그렇게 했으니까 무섭고. Тэгээд арслангаас ямар хайсан бол тэ. Арслан бол араас нь ихэж иржсэн. 숨어야 되잖아요. Зогтох хөстэй байхад тэгээд нуугдах хөстэй шүү дээ. 도망치다가 Хурдын гүзгүй юм чинь. Тэгээд зогтож явж байсан чинь нэг нүхийг олж харсан. Тэр нь удаг байсан. Дотор нь усгүй удаг 그 байсан. 우물에는 Тэгээд газ тийшээ орсон байна. 물은 없고 Харин уданд ус байхгүй харин эсрэгээрээ могоо 기다리고 있는 거예요. 내가 내려오면 이제 잡아먹으려고. могоо ингээд отоод хүлээж ирсэн байна. Буугаад ирэхээр ингээд бариад идчихгээд. За 들어왔으니까 тэгээд 나갈 수도 없잖아요. утан дотор ямар ч гэсэн ороод ирсэн чинь гарч чадахгүй шүү дээ. Гадаа 바닥으로 또 арслан хүлээж байгаа. 떨어질 수도 없고. Тэгээд доошо бууя гэж доошо бууж чадахгүй. 그런데 이제 그 door 먹어야 가지가 하죠. 있는데 이제 그 가지 딱 잡고. За дунд нь нэг мөчр байсан. Тэр мөчрнөөс нь бариад 근데 그 가지가 унжаастай байсан. Харин тэр мөчр нь тийм зузаан мөчрч биш. 이걸 이제 잡고 있는 이게 이제 зүгээр 언젠가 нэг, 이제 뽑힐 수 있는 거죠. 그러면 이제 떨어지는 Тэр нэг ургамал байсан. Ургамалаас ингээд зуурсан байдалтай унжсан байна. 근데 이제 그 Хэрвээ 가지를 энэ мөчр нь тасрах юм бол унахаас өөр аргагүй. Энэ мөчрнөөс ингээд зуураад ингээд амьд байхын төлөө зүтгэжсэн. Гэхдээ тэр 흰지에 модыг 흰지가 막 나와서 цагаан хулганд гарч ирээд түүний үндснээс нь 지나더니 идээд байгаа 흰지가 байхгүй. 나와서. Тэгээд байжсэн чинь дахиад хар хулганд гарч ирээд тэр 그러니까 үндснээс нь 이제 안 идчихэ. 그래도 이 덩굴이 가지가 약한데 Энэ 들이 와서 막 갉아먹으니까 ургамал харин ч тийм сул дорой ургамал байхад хулганд гарч ирээд 그런 아주 위험한 үндснээс нь 산란인데 хазаад идээдсэн болохоор удахгүй энэ нь унах нь ойлгомжтой тий. 근데 그게 이제 За харин 뭔가 하고 이제 서로 нэг 이제 юм унаад байсан гинэ. Тусаад байгаа сонсогдсон. Тас гэд. Тэгээд энэ юу вэ гэд хилээ хүргээд үзсэн чинь зөгийн бал байсан байна. 서로 핥으면서 Энэ зөгийн балыг ингээ амсаад ямар гоё юм бэ гэж 자기가 амсаж байгаа. 지금 죽어가고 있고 네. 또 위험한 순간이 남순간? 있고 있는 거죠. Өөрөө маш аюултай нөхцөл байгаа. 그걸 이제 인생 Өгчөж мэдэх тийм 우화라고 해서 байдал байгаа мөртлөө тэр хүн баясаад 하고 있어요. тэрэндээ зугаацж байсан. 여기에 이제 Энэ бол 그 хүний амьдралыг харуулдаг гэж 가지를 잡고 있는 харуулдаг тийм 그 явжлсан үлгэр байна. 이제 언제 떨어질지 몰라요. Энэ бол бидний байдал байж магадгүй. Хизээч бид нар унаж магадгүй. Хизээч бид нар баригдаад нарсланд өвхөж магадгүй. Тэгээд тэр мөчрнөөс нь зурлалсан байхад хизээч тэр хагар унаж мэднэ. Энэ цагаан хулган, хар хулган бол хүний өдөр шөнийг хэлж байгаа. Цагаан хулган бол өдрийг, хар хулган бол шөнийг хэлдэг. Өдөр шөнө ээлжлэн эдэнд ирж энэ мөчрийг идчих. Хизээч бид нар унаж магадгүй. Хүний амьдрал яг үүнтэй адилхан гэж бодогдож байна. Бодож үзсэн чинь үнэхээр үнэн байгаа хгүй. Эдний амьдрал дээр арслан шиг амар зүйлүүд тохиолддог. Доор нь могоо шиг зовлон зөв үхэл бидний хүлээж байна. Тэгээд за амьд гарах гал ингэ зүтгээд байхад түүнийг идээд байгаа мөчрийг зуураад идээд байгаа хулган байна. Яг тэрэн шиг хүний амьдрал ийм хоосон хизээ өгөх нь мэддэхгүй тийм байдаг. Харин дээрээс нь дусаад байгаа зөгийн бал. Зөгийн бал бол хүний хүсэл тачаал тийм дур хүслээ хүмүүс дагаад 제가 이제 왜 그 이야기를 하냐면 бүх юм мартаад амьдарч байгаа. Би яг л үүнийг ярьж байна вэ гэвэл өглөөний сонссон сургаалын өгтэй ихтэй хамааралтай. Та нарын өрсөн хүмүүс татгалзаж байгаа тийм. Яагаад татгалзаж байна вэ? Би талбай авсан, газар авсан. Би үхэр авсан. 이유 때문에 Бас би ихнэр авсан. Ийм тийм шалтгаанаас болоод та бүхэн цуглаандаа ирээрэй гэдээ өрсөн ч гэсэн татгалзаж байна. Та бүхэн газар авсан гэж боддоо ямар гоё вэ? Тийм. 시골에야 뭐 바깥이 좀 Одоо яг уу 서울만 해도 газрын үн хямдхан. Сүүл бол
그 대지는 뭐 훨씬 비싸겠지만 전도 비싸잖아요. Жижигхэн газар ч амар үнэтэй байхад том газар ямар үнэтэй байх вэ? 얼마나 좋습니까? Тариалгийн талбайг 그러니까 1000 м квадратыг авсан яваад л доо. Ямар сайхан байх вэ те? 너무너무 좋잖아요. Бид нар амьдрал дээр 또뭐 소를 샀다. газар авсан гэхээр амар гоё байдаг. Үхэр авсан гэхээр маш гоё. 보통 수단이 될 수도 있고. Өнөө үед үхэр бол одоо тээврийн хэрэгсэлж байж болно. 뭐 예를 들어 좋은 차를 маш 샀다. ашигтай. 얼마나 좋습니까? Сүүлийн үеийн хэлбэрээр бол машин авсан гэж бодъё л доо. Ямар сайхан байх вэ? 그러니까 이제 그런 Тэгээд эхнэртэй болсон, эхнэр авсан гэвэл ямар сайхан бэ? 작은 그런 ийм 기쁨에 жижиг 사람들이 том 자기 영혼을 аж жаргал баяр хөөр автагдаад өөрийнхөө сүнсийг бодолгүй амьдарч байна гэсэн үг. 이제 혼인 잔치에 Хааны хормын найр, 와야만 사실 хааны зохион байгуулж байгаа найранд 멸망을 ирж 당하지 ижил хүн 상대 행복을 сүрэхгүй 누릴 수 있는데 жинхэнэ аж 그 жаргалыг 사람들은 амсах 그런 боломжтой 뭐 боловч 가치를 хүмүүс 사고 тариалангийн 뭐 талбай 사고, авч 장가를 가고 이제 газар 그것으로 авч эсвэл хүүхэр аваад эхнэр аваад 이 정도는 뭐 амьдршилбэл болоо гэж сэтгэл ханаад амьдарч 그러니까 байна. 그들에게 Ийм л байвал болоо штэ гэж бодсон шиг. Харин тэд нар юу мэдэхгүй байгаа вэ? Сүрэл ирж байгааг мэдэхгүй байна. Толстойгийн хэлсэн ирээчилсэн үлгэр дээр ч байдаг шиг удахгүй тэр нь үхэн. Унаад үхэн нь ойлгомжтой. Өчнөөс нь зурлсан харин тэр нь өчнө удахгүй тасрах байгаа. Холгон нь тэрнээс нь зуурч идээд байгаа. Харин тэр зүгийн балны амтыг мартаж чаддаггүй. Амсаал угаад байгаад байгаа. Зүгээр байгаад байгаа хүмүүсийг бид нарыг харуулж байгаа шүү. Маш мөнхөг хүн байгаа зү. Энэ яг энэ үлгэр энэ сая библийн ишлэл дээр байсан хүмүүсийг хэлж байна. Бид нэр газар авсан гэж тэгээд машин авсан, үхэр авсан, эхнэр авсан гэд баярлаас зүгээр сууж байна. Зүгийн болгож байгаа хүн шиг. Тэрний эцэст нь суурил хүрч ирнэ. Харин тэр боолуудад хаан загтаг. Энэ газрыг дүүрэг, энэ найрын хүнээр дүүрэг хаанч хинч хамаагүй авч ирээд дүүргээрээ. Яаж ч мэднэ, тий? Хүн дүүрэггүй ч гэж мэднэ. Харин хаан бол албадан өөр суулгах гэсэн. Энэ хоосон зай байж болохгүй гэж хэлж байна. Өнөөдөр энэ үгийг судалж байгаа нэг юм бодогдсон. Йошуа болон янхын эмэгтэй Рахабын талаар гээд бодогдлоо. Рахабын гэрт нэгэн цонх байгаа. Тэр цонхонд улаан утсыг үдцэн байсан. Тэр улаан утасны энэ тухай та хүн мэдж байгаа шиг энэ бол гэрээ тийм ээ. Цонхонд улаан утас уйдсан байгаа. Тэр айлын тэр гэрт дотор байгаа хүмүүс бол өхгүй гэсэн. Амьтаа үлдэнэ. Харин энэ гэрээс гарах юм бол та нар амьтаа үлдэж чадахгүй суурх болно гэж байна. Тэгээд амлагдсан. Гэрээ хийсэн. Тэгээд Рахаб тэр гэрээнд итгэж тэгээд ямар ажлыг хийсэн бэ? За яаж чигээд гэрт нь ороолох гэжсэн. Гэр бүлээ, ээж, аав, матан сатангуудаа улаан утсыг уйсан энэ гэрлүү хүмүүсийг оруулах гэж байлаа. Харин бодож үзсэн чинь амархан биш шах тий. Та нар манайд ирэх ёстой. Яагаад? Ёрихоо одоо суурьж байгаа. Ёрихоо хотыг хүмүүс суурьулэхээр ирнэ. Хийн итгэхтэй тий. Яг л та нар өөрийгөө тэгж ийн гэд боддоо. Хүмүүс та нар тийг хэлвэл итгэх үү? Юу гэж таны гэрт очтээ. Тэгжээж амьдрах уу? Тийм юм байхгүй. Бити санаа зов гэж маа. Харин Рахаб бол өөрийнхөө гэрт ирэхгүй бол бүх хүмүүс үхэн гэдгийг мэдж байгаа учраас албадсан ч байсан. Өнөөдөр өглөө бас хэлсэн шүү дээ. Албадан оролцсон гэж албадан өрөх ёстой гэж байгаа шүү дээ. Зогссон ч хамаагүй тий. Ширээд авчирсан ч хамаагүй. Яаж ч хийсэн тэр улаан утсыг уйсан Рахабын гэрлөө хүмүүсийг өдөрдөн оруулах хэрэгтэй байна гэсэн. Ойлон шалаад болохгүй байсан ч юм бүр чарлаад уурж үзээд
гуйж үзээд 수단 방법을 다 하지 않아요. хамаг аргуудаа 그래서 이제 한 ашиглаад 명 хийсэн байх тий. 그 Ингэж 라합의 нэг хүн 집에 이제 오게 됐는데 Есүс дараатаагаар 이제 Рахабын 여리고 гэрэл рүү орж 건너는 ирсэн байх. 데니까 Харин Ёрихо хот 그 기생 нурахад 라합의 집에 ингээ харсан чинь 얼마나 Янхын эмэгтэй Рахабын гэрт хэдэн хүн орж ирсэн болоо 성경을 보니까 гэдгийг сониож харахад Библийг уншсан чинь 라합의 집에 маш олон хүн Рахабын гэрт орж ирээд аврагдсан байсан. Түүний ээж аав нь, ах дүүс нь, хамаатан нь 정말 많은 사람들이 үнэхээр олон хүмүүс 멸망에서 이제 구원을 받은 зөөрлөөс аврагдсан байсан. 이 라합이 그냥 Энэ Рахаб 얻은 게 아니겠구나. зүгээр байжгаад ийм хүмүүсийг олоогүй юм байна. 그 강권해서 Авраагүй юм байна. Үнэхээр шалаад тий нэг хүнийг гэрлөө наваачих гэдэг маш их зовсон байх та. Тэгчээж л энэ хүмүүсийг аварч чадсан байх та гэж бодож байна. Хэрвээ Рахабын гэрт орж ирээгүй байсан бол бид нар сүйрэх байсан. Ёрихо хот норч сүйрэхэд бүгдээрээ адилхан сүйрэхээс үр аргагүй байсан. Яг үүнтэй адилаар хааны найрны газар орж ирэхгүй юм бол бүгд мөхөн дуусна гэсэн үг. Орж иржээч тэд нар амьтаа үлдэнэ. Тэгээд хааны бэлдсэн зүйлийг тэд нар эдлэн ирэхгүй болвол тэгэл суурна гэсэн үг. Хөдөлгөйдэн. Хүмүүс ингэж бодно. Очихгүй байсан ч болно штэ. Би завгүй байгаа юм чи. Би хүнтэй сумаар байна. Газар авсан тэр тариалангийн ажил хийх ёстой. Харин явахгүй бол сүйрэл гэсэн үхэл. Рахабын гэрт орохгүй л бол хичнээн ухаантай, хичнээн чадaltaй, мундаг байсан ч гэсэн эцэстээ дуусна. Ёрихо хот сүйрч нурахад өөрийнх нь гэр бас нурахаас аргагүй. Би Рахабтай холбоотой холбоод ингээд бодож үзсэн чинь үнэхээр тийм юм байна. Албадан өөрөө арай гэсэн. Бурхан тэр газрыг хооссон байлгахыг хүсэхгүй байгаа юм байна. Дүүрэн болгоорой гэдгийн учир нь юу вэ гэвэл нэг хүнийг ч сүйрэл рүү орохыг хүсэхгүй байна гэсэн. Бид нар 1-р Тимот номын 4-р бүлгийн 2-р эшлэлдэр бүх хүнийг аврагдаасэ гэж Бурхан хүсдэг гэсэн шүү дээ. Тэгээд 2-р Петр 3:6 дээр 9 дээр харуул Бурхан хэнийг ч сүйрэлгүй бүгд гимшээсэ гэж хүсдэг гэсэн. Бурхан хэнийг ч сүйрэхийг хүсэхгүй байгаа гэсэн үг. Тийм учраас албадсан ч гэсэн хүчээр ч гэсэн хамаагүй миний гэрийг дүүргэцгээе. Сүйрэхгүй тулд энэ бол Бурханы хүсэл юм. Бурхан тэгвэл яагаад алдагдсан хүмүүсийг хайж байна вэ? Хайгаал байна. Дахин хайж байгаа. Яагаад гэвэл бид нарыг сүйрэхийг мэдж байгаа учраас сүйрлээс нь аварж өгөхийн төлөө дахин хайж байгаа, хайгаал байгаа гэсэн үг. Хэсэрэг бид нар одоо их Библийн семинар болоход ойртоод ирсэн байна. Энэ семинарыг бид нар жил болгон явуулдаг. Харин явуулах болгоно Бурхан шинэ хүмүүсийг илгээж өгч байна. Бас тэдний сайн мэдээг сонсуулж байна. Энэ ажлыг бид нар хийсээр л байна. Тэр Бурхан үргэлжлүүлэн нэг хүнийг ч сайн мэдээ сонсоогүй суурин гэсэн тийм хүн байхгүй байгаасай гэж Бурхан хүсэж байна гэсэн үг. Тэр та бүхэн Есүсийг ирэх хүртэл үргэлжлүүлэн бид нар энэ семинар зохион байгуулад ч юм уу хуваараа сайн мэдээ тараагаад ч юм уу үргэлжлүүлэн энэ ажлыг хийсээр сайн мэдээг сонсгож хүлээн авах энэ ажлыг үүрэг гэж бодож хийх ёстой гэсэн үг. Бурхан бид нарыг аварсан ба бидэнд энэ сайн мэдээний ажил даалгаврыг өгсөн. Паул ч гэсэн юу гэж хэлсэн бэ гэвэл энэ сайн мэдээний ажлыг бол мэдээчин хэрэг хийх ёстой. Заавал хийх ёстой. Хэрвээ би энэ сайн мэдээ тараах ажлыг хийхгүй бол надад гай зовлон ирэх нь бий гэсэн. Яагаад гэсэн бэ? Энэ сайн мэдээг тараагүй байх юм бол хүмүүс тараасан ч сайн хүлээж авахгүй байж болно. Харин миний сүнс
миний сүнс сайн мэдээ тараахгүй бол ерөөл авч чадахгүй гэдгийг хэлж байгаа юм. 하나님이 Езекиэл номыг уншиж үзвэл Бурхан 삼는 이야기가 хүнийг 세워서 경고하는 이야기가 나오죠. 그래서 харуул болгож байгаа 죽는다, 멸망을 мэдээлэл дамжуулдаг хүн болгож байгаа. Тэгээд 파수꾼을 통해서 гимшихгүй байгаа хүмүүс рүү биднийг явуулаад анхааруулж ийн гэсэн үг. 듣고 Анхааруулна. Бурханы хэлсэн үгийг дамжуулж хэлээд түүнийг гимшүүлнэ гэсэн үг. 근데 만약에 돌이키지 Харин тэгж 않고 хэлээд тэр хүн гимшвэл сайн боловч гимшихгүй байвал тэгээд өргөшүүлэн өөрийнхөө амьдраад дур зоргоороо амьдраад сүйрсэн ч 근데 гэсэн 그 핏값을 түүний цусны 멸망을 당한 핏값을 тэр 파수꾼의 손에서 찾아냈다. төлбөрийг 네. тэр цусны тэр түүний үхлийн төлбөрийг 그러나 төлөөсийг 파수꾼이 анхааруулсан хүнээс нь өхгүй гэсэн үг. Ягаад гэвэл түүний буруу биш. Ямарсан тэр анхааруулсан юм чинь. Харин эсвэргээрээ тэр анхааруулаагүй байх юм бол тэр гим нүгэл хийсэн хүнийхэн гим нүглийн төлбөрийг төлөөсийг анхааруулаагүй хүнээс нь би нэхнэ гэсэн байна. Тэгэхээр нүгэлт хүн та нарын хэлсэн зөвлөгөө анхааруулгыг сонсоод гимшээсэ гэж бурхан хүсэж байгаа. Харин энэ хэлээгүй байхаа. Энэ хэлээгүй байхад тэрнээ үхэж сүйрсэн цагт түүний үхлийн төлөөсийг би анхааруулаагүй тэр хүнээс нь нэхэн гэсэн байдаг. Энэ бол нэг талаас амар ч юм шиг санагдчих магадгүй. Харин бурхан бид нарт бид нарыг энэ гэрчлэгч болгосон шүү дээ. Харин харж сонссон зүйлээ гэрчлэхгүйгээр чимээгүй байгаад ивэл түүний ялыг биднээс нэхэн гэсэн үг. Тэгэхээр зэрэг сайн мэдээ тараахгүй бол бидэнд гай зовлон ирэхээсээр аргагүй. Дөрвөн уйман өвчтэй хүн бас ингэж хэлж байгаа шүү дээ. Өнөөдөр ийм сайхан мэдээтэй өдөр шүү дээ. Тийм байтал чимээгүй суухан зохисгүй. Өглөө үр цайтал бид нар ингээл суугаад байвал гай гамшиг бидэнд ирэх нь байна. Тэгээд хурдхан шиг үнийг тараая. Энэ сайхан мэдээг тараахгүй бол бид нар удахгүй өвчөж мэднэ гэдэг. Яс нөгөө хотод очиод хоол хүнсийн рамын хооронд байна шүү гэдгийг зарладаг байгаа. Мэдээж бид нэр очмооргүй л байсан байна. Өөрсдийг үл тоомсролсон, ад үдсэн хүмүүс дээр очихыг хүсэхгүй шүү дээ. Харин бурхан бол бид нарыг яаруулсан. Тэгээд тэдний сэтгэлд айдсыг уйман өвчтэй хүмүүсийн сэтгэлд айдсыг төрүүлж өгч байгаа. Бид нар ч гэсэн адилхан байна. Бид нар ч гэсэн бурхан бидний хэнийг нь суйрлд орохыг хүсэхгүй байгаа. Суйрлыг хүсэхгүй байгаа. Сайн мэдээ сонсоосай гэж хүсэж байгаа. Хүмүүсийг итгэсэн ч бай, итгээгүй ч бай. Биднэрт бол таах шаардлага үүрэг байгаа гэсэн. Петр Тимотед ингэж хэлж байна. Чи цагийг олсон ч бай, олоогүй ч бай, бурханы үгийг түгээ. Үргэлж бурханы үгийг тараажээ гэсэн. Тараасан ч болно, тараагүй ч болно гэсэн биш. Үргэлж энийг тарах ёстой гэж. Энэ бол бурханы тушаал. Үргэлж бид нар зүтгэгч хичээх ёстой. Цагаа олсон ч бай, олоогүй ч бай, бурханы үгийг тараахыг хүсэж байгаа. Бас таалж байгаа. Өнөөдөр Лук номын 11-р бүлгийг өнөөдөр уншсан байгаа. Харин энэ даруул бол шин дөлөөр иржээ. Тэгээ боол нь дайлах ёстой. Харин юу ч байхгүй. Тэгэхээр энэ хажууд найз байгаа. Тэгээ найз дээр нь очиод надад талах зүйлүүлээч гэж гуйж байгаа. Надад идэх юм байхгүй байна. Найз минь ирсэн
Гурван талх зээлдүүлээч гэсэн чинь тэр найз нь юу гэсэн бэ? Өө одоо хүүхдүүд ч унтжин. Тэгээ шин орой болсон байна. Хаалга хаах ёстой. Тэгээд залхуу урьжсэн. За маргааш ирээ маргааш. Хаалга хэдийн төгжчихсэн. Хүүхдүүд маань орондоо орцгоосон. Бүгдээрээ одоо унтж штэ. За тэгвэл маргааш ирээ. Маргааш өглөө эрт үлч шатны зтэй. За тэгээ. Ингэж болно нэстэ. Гэхдээ энэ хүн бол яаралтай байсан. Яарж ирсэн. Гэрт нь ирсэн хүмүүс одоо юм идэж чадаагүй. Одоо үхэж байгаа юм шиг байгаа юм. Тэгээ тийм болохоор яаж шигэд өнөөдөр идэх юм олох ёстой гэж. Ингэж бүр чин сэтгэлээсээ гуйгаад байсан болохоор энэ юу болж байгааг харцгаая. 8-р ишлэл дээр би та нарт хэлье. Хэрв тэр хүн анд нөхрөө гэд босож юм өгдөггүй юм аа. Гэхэд цөхрөлтгүйгээс нь болж тэр босож түүнд хэрэгтэйг нь өгөх болно гэж. За энд цөхрөлтгүй гэдэг үг гарч байна тийм. Энэ цөхрөлтгүй гэдэг нь яг л өнөөдөр өглөө сонссон сургаал шиг. Энэ бол цөхрөлтгүйгээр хүмүүс додшоод ингээд найранд орчихсон тийм. Энэ тарвал бас цөхрөлтгүйгээр нь гуйгаад байна гэсэн үг. За болохгүй бол яадын гэсэн шиг биш. Цөхрөлтгүй гуйна гэсэн үг. Энэ бол болвол болно гэсэн үг биш. Энэ заавал байх ёстой. Заавал би талах авах ёстой. Энэ зүйлийг тайлбарлахад цөхрөлтгүй гуйна гэдэг. Чи заавал надад гурван талах хэрэгтэй. Тэгэхгүй бол манайд ирсэн тэр зочид өөхөн ингэж гуйж цөхрөхгүй байсан. Анд нөхрөө гэж бодоод босож юм өгдөггүй юм аа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж тэр босож үнд хэрэгтэйг нь өгөх болно. Дэндүү цөхрөхгүй ингээ гуугаал байсан болохоор тэр хэрэгтэй юмыг нь өгсөн байна. 16-р бүлэг дээр шигсэн харвал нэгэн бол очоод нэгэн хүн хуульч дээр очоод гуйгаал ундаг тийм. Харин хуульч залхаад болдоггүй. Ямар амир цөхрөхгүй ингээ гойд юм бэ гэж бүр залхаад дуусахгүй тэгээд түүний гойсон гойлтыг биелүүлээд өгчдөг гэсэн тийм. Энд ч гэсэн харагдаж байгаагаар одоо анд нөхрөө гэж бодоод юм өгдөггүй юм аа гэж бодоход харин цөхрөлтгүйгээс нь болоод тэр хэрэгтэй юмыг нь өгнө гэж байгаа юм. Тэгээд 9-р ишлэлдэр ч гэсэн харвал би та нарт хэлье гуй тэгвэл та нарт өгөгдөн хай тэгвэл та нарт олно тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Тэгчээд 10-р ишлэл учир нь гуйдаг хүн бүр авна ирж хайдаг хүн олно тогшдог хүн нээгдэнэ. Энэ маш чухал үг. Та нар гуй тэгээд хай тэгээд тогш гэдэг гурван үг шүү дээ. За гуйдаг хүн олно гэсэн. Өгөгднө гэсэн. Тэгэхээр зэрэг гуйхгүй бол авахгүй гэсэн. Яг энэ үгийн дагуу бол хайсан хүн л олно. Нээгдэнэ гэсэн үг. Тогшоогүй байх юм бол нээгдэхгүй гэсэн үг. Хайгаагүй байхад надад олдохыг хүсвэл тэр нь биш. Буруу ойлгож байгаа. Тэгэхээр гуйгаагүй байхад хайгаагүй байхад би олноо гэж бодож байгаа бол бас буруу гэсэн үг. Тогшсон хүн л нээгдэнэ. Хайсан хүн л олно. Гуйсан хүн л өгөгдөнө. Тэгэхээр цөхрөлтгүй гуйна гэдэг бол яг энийг хэлж байгаа. Гуйгаад хайгаад бас тогшоод байхыг хэлнэ. Хизээ болтол нэгдэх хүртэл хизээ болтол гинэ өгөх хүртэл тэрийг хайсаар байна. Гуйсаар тогшсоор. За тэгчээд юу гэсэн бэ? Учир нь гуйдаг хүн бүр авна.
биш 11. Эцүүд та нарын нэгээс чинь хүүн загасгүйвэл оронд нь могоо өгөхгүй нь лавтай. Та бүхэнд хүүчин загасгүйгаа гэсэн чинь могоо өгөх хүн байхгүй зү. Тэгээд өндөг өгөөч гэсэн чинь хилэн цорхой өгөх хүн байхгүй зү тий. За та нар бузар атлаа хүүхдүүдтэй хэр сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол Бурхан ч гэсэн Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гойд хүмүүст ариун сүнс өгөх нь дамжиггүй гэв. Бурхан бидэнд сайныг л өгнө гэсэн үг. Бид нар гойдог, хайж ийн, бас тогшиж хахад Бурхан үгүй авахгүй. Тэхгүй гэсэн үг. Та бүхний гойж байвал, хайж байвал, тогшиж байвал за тэгвэл би өгье гэж. Бурхан бол бидэнд өгдөг нэг гэсэн үг. Ариун сүнсийг өгдөг. Бас юу өгдөг лээ? Бидний гойсон болгоныг өгдөг нэг гэсэн үг. Намайг их сургуулийн 1-р курсэнд байхдаа юу ч би мэддэггүй байсан. Юу ч би ойлгоогүй зүгээр их сургууль гэхэр нь орсон. Тэгээд харсан чинь их сургууль нэгдэхээс өмнө олон тийм уулзалтууд байсан. Шинэ сурагч нарын уулзалт, шинэ анги нээлтийн үйл ажиллагаа гэдэг. Шинэ сурагч нарын, шинэ оюутнуудын олон үйл ажиллагаа байсан л да. Харин би бүх юмн дээр нь тасалсан. Нэг ч удаа оюутнуудын тийм уулзалтанд очиж байгаагүй. За тэгээд эхний хичээлд би суухад очсон чинь хоорондоо маш сайн таньж исэн. Шинэ сурагч оюутнууд мөртлөө би бинийгээ таниад байсан. Яасан гэсэн чинь олон үйл ажиллагаанд оролцоод би бинийгээ таньдаг болсон. Харин би ганцаараа харь орноос ирсэн юм шиг болцсон. Тэгээ би нэг олон суучаал юу ч мэдэхгүй юм чинь зүгээр үдээ бүлтийлгээд анивчлаад ингэ суугаад байсан. Тэгээд тэр цагаас ингээд найзлах гал үүдсэн чинь бас амаргүй байлаа. Яаж энэ хүүхдүүдтэй шинэ найз болох вэ? Найз болох уу, яах уу гэд 1-2 өдөр ингээд хичээлд яваад байсан. Тэгсэн чинь хичээлд явах дургүй болж ирсэн. Яа, за болио. Надны таньдаг хүн шалга сургуульд явахаа болиё гэсэн тийм бодол төрж ирсэн. Харин бидэнд сайн мэдээ байгаа штэ. Сонссон ч сонсоогүй ч бидний сайн мэдээ тарахаас өөр юм байхгүй үстэй тийм. Тэгээд би нэг хүнд хүүхдэд очиод чи суглаанд явд юм уу гэж асууж үгээ өдсөн. Тэгээд юм ярахад дургуутсан хүүхдүүд ч олон байлаа. Дуртай хүүхдч байсан. Манай ангид 40-од сурагч нар байждаг. Харин нэг хүн бүртэй уулзаад ярилцаал тэгээд яриад сайн мэдээ ингэ тараасан. Эхэндээ миний үгийг сонсож ойлгож өгөх хүн бол байгаагүй. Эхэндээ нэг сонирхол татаагүй. Санийн хүн гэж бодоод, намайг сонин гэж бодоод, хачин нэг урсгалын нэг юм явдаг гэж бодоод ингээд намайг эсэргүүцэжсэн, тавчдаг байсан. Харин Библиэлд харвал гүй тогш гэсэн байдаг шүү дээ. Тийм учраас дуртайч байна уу, дургүйч байна уу? Энэ 40 оюутан байгаа. 40 оюутан бүгдэнд нь би хилээд төгснөө гэж шийдээд тэгээд нэг хүн бүртэй цуглааны ирэх болгон дээр ярилцсан байна. Үнэхээр хацралтай нь юу гэж? Миний үгийг сонсч өгөх хүн байхгүй байсан. Сонсч өгөх хүн байхгүй байхаар бүр хэцүү болт юм лээ. Болдгүй юм байна, болио. Харин бид нар итгэгч юм чинь Бурхан залбирч болно шүү дээ. Бурхан залбирсан. Өөр чин сэтгэлээсээ бас цөхрөлтгүйгээр гуйсан. Бурхаваа. Үнэхээр гуйж байна. Ганцхан хүн. Бурханы үг сонсох ганцхан хүнийг та харуулаач. Сонсдог болгож өгөөч.
Ингэж би Бурхны өмнө залбирч байсан удаатай. 하나님은 그 기도를 Үнэхээр Бурхан бол бидний залбирлыг үл тоомчлдаггүй. 이제 들어주셨어요. 그래서 5월 달인가 보통 3월 달에 계약하잖아요. 3월 달에 계약해서 한 2달 정도 이제 지났는데 Тэрэн 3 дугаар сард 계속 뭐 хичээл нээдэж штэ. Тэгээд одоо 2 сар орчим өнгөрсөн байна. Тэгээд яриад байсан сонсдог нэг ч хүн байхгүй. Ойлгосон байхгүй. Харин Бурхан нэгэн хүнийг би надтай уулзсан. 그래서 학생이 Би тэр хүүхдэд тал зээлүүлсэн байхгүй юу? Харин хэдэн өдрийн дараа надад буцааж нөгөө талыг өгсөн. Харин би тэр талыг буцааж авахдаа ийм яриа өдөж ярилцсан даа. Чи цуглаанд явд юм уу гэж эхлээл ярьсан. 야 구원받았냐? 우리가 이제 의인이라는 거야. Бидний аврал авсан гэдэг үг зөвхөн хүн болцсон гэдэг үгийг ингээд ярих болсон. Найз маань нэг сонсож яснаа. Чи нөгөө Паулус пастрын цуглаанд явд юм уу гэж асуусан. 아홉수 목사님 어떻게 하냐? Гэсэн чинь чи манай Паулус пастор яаж мэддэв гэсэн. Өө мэдгүй яахав дээ. Яаж мэдхийн гэсэн чинь өөрийнхөө эгч нь гэсэн явдаг гинэ. 우리 교회에 나오더라고. Би анх мэдсэн. 그래 이제 자기 언니가 명절 때만 되면 저처럼 өөрийнхөө 계속 이야기했대요. эгч нь 복음을 전한 거지. амралтын өдөр л болохоор өөрт нь ярьдаг байсан гинэ. Сайн мэдээ тараадаг байсан. 그래 이제 Эгчтэйгээ байнга муудалцдаг байлаа. Муудалцаал тэгэл үргэлж байсны харилцаатай байсан гэсэн. 언니하고 계속 Харин энэ найз 말다툼을 эгчтэйгээ ингээл 하면서 байнга асуудлаар яриад 뭔가 잘못됐다 이런 생각이 이제 든 거예요. өөрөө ч бас 이게 нэг юм буруудчтэй гэж бодогдсон. 그 사람들에게 이 영향이 가더라고요. 우리가 볼 때는 야 이게 뭐가 되겠나 싶지만 Харин миний бодлоор энэ болох уу 그 친구가 자기 гэж бодож байгаа 언니하고 боловч 늘 막 싸우고 뭐 이제 그랬던 그것이 өөрийнхөө эгч нь 마음정제 걸린 게 있었던 거죠. 그래서 이 친구한테 또 막 이야기를 이제 하니까 이 친구가 수긍을 하더라고요. 또 자기 언니가 얘기했던 이야기도 있으니까. өөрийнхөө эгч нь одоо ийм ярьжсэн байна гэж яриад бас миний ярьсан үгийг ч гэсэн маш сайн сонсч ойлгож хүлээж авч байсан. Тэгээд эгч нь ярьжсэн юм энэ одоо ийм зүйл ярьжсэн гэд. Эхэндээ би түүндээ ярилцаад тэгээд салаад ингээд орхицсан байсан л та. Харин тэр 저녁 예배 때 참석을 했는데 일요일 날. 그런데 이제 이 친구가 그 Ямар ч ч гэсэн эзэн сайн өдрийн цуглаанд ингээд ирсэн. Эзэн сайн өдрийн цуглаанд суугаад 또 목사님께서 тэгээд 복음을 тэр үед бас пастор 주셨는데 сайн мэдээ тарааж өгсөн байгаа. 학생이 들으라고 그랬는지 모르겠지만 Магадгүй энэ сурагчийг сонсорой гэж ярьсан байж 이 мэднэ. 학생이 Харин энэ сурагч 이 얼굴이 Бурхны 바뀌어졌다. 받았다 하면서 그렇게 이제 기뻐하던데 하나님께서 аврал авчлаа гэж маш баярлж байгаа түүнийг харсан. 외면하지 Бурхан амарчсан албадан өрхийг Бурхан таалдаг гэсэн үг. Би аврал авч бас тэ нөгөө хүүхэд маань надад дамжуулан аврал авахад нөгөө хүүхдээр дамжуулан маш олон хүн аврал авсан. Мэдээж би надад ч гэсэн дамжуулаад аврал авсан л да. Ойролцоогоор нэг 40-од хүн байсан. Тэндээс нэг 10 хүн аврал авсан байна. Тэрийг бодож үзэхлээр маш хачирхалтай. Яа, ёстой үнэхээр Бурхан мөн шүү. Бурхан бид нарыг хайж, тогшиж, гойвол бидний цөхрөлтгүйгээс нь болоод биелүүлж өгнө гэсэн шиг. Одоо бид их Библийн семинар болох гэж байна. Өнөөдрийн өглөөний сургаал шиг албадан алчраад манай найрыг дүүргээрэй гэсэн шиг хэрвээ дүүрэхгүй бол тэр хүн бол суурхтай адил юм. Яаж чигээд Есүсийн дотор та нар үүрэг Бурхан өгсөн. Үүрэг бол юу вэ? Хүмүүсийн сайн мэдээг тараах. Тэхийн тулд бас Бурхан ажиллаж өгөх ёстой. Хүн хичнээн сайн хийсэн ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгдөг нь Бурхан учраас Бурханд бас
그 소용대로 주겠다고 말씀하시잖아요. 우리에게 Хичээнгүйлэн ингээ сайн ажиллах юм бол та нарын хүссэн юм чинь өгнө гэсэн шүү дээ. 마음에 Бурхан биднэрт 감사를 баяр хөөр, талархал 해줘도 되겠다. үнэхээр бидний хүссэн зүйлийг өгдөг. 우리는 Сайхан их Библийн семинар болгоно гэдэгт би итгэж байна. Биднэрт энэ сайн мэдээ байгаа. 몸이 좀 많이 아프고 Нэгэн ах トゥ би муудаад ингээд 기도 좀 해달라고 하더라고요. миний төлөө залбирч өгөөч гэж 안수 асуусан. Тэгээд би залбирахаас өмнө тийм зүйл ярьсан байна. 혹시 환지통이라는 이야기 들어봤나요? Арай үе мөчний 혹시 그런 얘기 өвчин гэж сонсчихсон уу? 환지감? 안 들어봤나요? Сонсч байгаагүй юу? 우리 이제 어떤 불의의 사고로 Санамсаргүй байдлаар ингээд хагалгаанд ороод хөлөө тайруулсан гэж бодъё л да. 꼭 다리가 있는 Тэгээд аварт ороод хөлөө тайруулсан хүмүүс ч юм уу. Тийм хүмүүс хөлөө тайруулсны дараа тайрсан хөл нь загтнах юм уу? Өвдөх юм уу? 영향을 받는 것이 이제 Тийм 환지감 байхгүй зүйл нь яг байгаа юм шиг 통증을 느끼는 것은 мэдрэмж төрөхийг 그렇게 이야기합니다. ханжи мэдрэмж гэж хэлнэ. Харин тэр нь бүр өвдөд байгаа мэдрэмж үе байдаг. Өвдөд байгаа үед бол та бүхний өвчнийг ханжи тун гэж хэлнэ. Ханжи өвчин. Чухам хөлн байхгүй байгаа л та. Хөлн байхгүй байгаа мөртлөө хөлний үзүүр нь загтнах юм уу? Хөлний доош хэсэг нь ингээд загтнах. Тэг байгаа юм шиг хүмүүс энд өртөг тий. 그리스도 앞에 십자가에 못 박혔다. 또 정과 욕심도 그리스도 Бид нар 앞에 못 박혔다. Христтэй хамт загалмай дээр 사실 안에 цавлагдсан. 우리가 이제 끝이 났다는 거잖아요. 그 말씀에 의해서 우리는 예수님과 함께 죽고 예수님과 함께 다시 Есүстэй хамт 살았다. үхэж, Есүстэй хамт дахин амьсан. Энэ нь манай чуулган Есүсээс өөр идэх хүн байхгүй. 마치 그 환지감처럼 우리 그걸 느끼는 거예요. 내가 이렇게 꼭 있는 것처럼 막 괴롭고 내가 있는 것처럼 뭔가 부족하게 보여지고 근데 그게 속는 거라는 거죠. Надад илүү их юм байвал илүү их бодох байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Надад байвал надад байхгүйгээсээ болоод хүмүүс ингэ зовоод идэг. Хүнд харин шунал байгаа. Бас дуур хүсэл тачаалууд байгаа. Эдгээр зүйлийг байхгүй л гэж бодох хэрэгтэй. Бидний зөвхөн Есүсийн өгсөн аз жаргал, Есүсийн өгдөг баяр хөөр найдварл бидний дотор байх хэрэгтэй. Авч сатан мэхлэгдэл хүмүүс тэрийгэ дагаж явсаар байна. Бид нар тийм амьдралаар амьдрах ёстой шүү. 14장에 나오는 이 임금님의 혼인 잔치를 그 초대를 거절했던 사람들 보면 뭐 밭을 Хааны хормын найранд өргөдсөн боловч түүнээс татгалцсан хүмүүсийг харвал би газар аваа завгүй байна. Би өвхөр аваад би явж чадахгүй. Би одоо авсан өвхрөө тэжээх хэвээр эсвэл эхнэр авсан, эхнэртэй хорим хийх хэвээр 소유라고 말씀하셨는데 өөрийнх нь 소유 때문에 зав гэж байгаа шүү дээ. 임금님의 혼인 잔치를 거절하고 멸망을 당하는 걸 보면 사실 그 없는 건데도 그들은 속는 거잖아요. 우리가 그렇습니다. 우리는 이미 하나님께 Бид нар яг тийм байна. Байхгүй зүйлээс болоод зовдөг. Бид нар Есүстэй хамт үхэж, Есүстэй хамт амьсан гэж итгэх ёстой. Есүс гэдэг аврагчаар бид нар амьдрч чадхаар биднийг өөрчилсөн байгаа. Биднийг шинэ бүтээл болгоцсон байгаа. Одоо бид өөрийнхөө амьдрах биш. Есүсээр дамжуулан хөдөлж, Есүсээр дамжуулан аврал аваад амьтаа болоод эргэж ирээд ивэл авч боломжтой. Бидний сэтгэлд одоо нөхрөлийн цуглаан ойртоод ирсэн байна. Тэгээ маргаашнаас сайн мэдээ түгээгчийн бэлтгэл цуглаан гэсэн бол 우리가 많은 사람들을 강청하고 강권해서 그들이 우리를 통해 구원을 받고 생명을 얻는 일에 за тэгээд авар бүгдээрээ аврал аваад бүгдээрээ амийг аврах ажил хамтарч ажиллацгаая. Баярлалаа. Үгээр өндөрлөе. Залбирцгаая. Бурхаваа танд талархаж байна. Бидэнд ийм сайн мэдээг өгч
бидний аврал аваад 하나님의 세계 안에 сүм суглаан гэдэг ийм сайхан толонтой болсон баяртай байна. Энэ чуулганаар дамжуулан дөрвөн зүг сайн мэдээ тараахад та туслаарай. Есүсийн боол болгон гэнэ. Тэгээд бидний өрөөж байгаа бас бидэндээ үргэлж хамт байгаа бурхандаа талархал өргөж байна. Одоо сүүлдэх их библийн семинар болох гэж байна. 우리 주변에 있는 많은 Манай гэр 사람들을 бүл хамаатан сатангуудтай уулзсан. 강권해서 또 감청해서 그들을 그 붉은 줄이 있는 그 집으로 이끌어 갔던 것처럼 Бурханаа та биднийг 저들을 통해서 많은 удирдах 사람들이 олон хүмүүсийг та уулын 받아서 хашааны 함께 цаагуурх 우리가 행사도 참석하고 бидний юу ч биш байхад та албадан урьсан шиг 또 하나의 준비하신 구원의 та энэ 선물을 найрыг дүүргэхээр бид нар шиг хүмүүсийг ч гэсэн урьж оруулна гэдэгт итгэж байна. 간절히 바랍니다. Та энэ их семинарт хүмүүсийг урьхад та өрөөж өгөөрэй. Энэ зөвхөн өрөх боломжийг өгсөнд баярлалаа. Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. 감사합니다. Баярлалаа. Ингээд өндөрлж байна.